За амьсгал гэдэг бол сэтгэлээс гардаг энерги. За энийг одоо жишээ нь юун дээр яаж мэдэх вэ гэхэлэр хүн ер нь нөгөө нэг одоо ууралж бухимдсан үед амьсгал ингээд давхцдаг тийм. За тайвширсан үед амьсгал ингээд зөөлөн, намуухан, удаан болдог. За ер нь тэгээд амьсгалаа ингээд бүрэн гүйцэд аваад амьсгал дээрээ төвлөрөөд ирэхээр тэр чинь одоо бясалгал болж байгаа байхгүй юу? За тэгээд энэ бясалгал хийхээр хүний одоо их тарих одоо энэ урдлын их тарих биш үү те? Амраад за тэгээд тайван одоо тарих амарна гэдэг чинь хүний бие эдис булчингууд те бүгд амарч сулардаг. За тэнгууд энэ үед хүн стресснээс салах боломжтой. Би тайван байгаа юм байна. Ямар нэгэн зүйлдээ би одоо аюултай тулгараад өөрийгөө хамгаалах шаардлагагүй маань би тайван нөхцөл байгаа маань гэд бүх одоо эдис те тархины одоо эдис мэдрэлүүд за хүний булчин мах гэд бүх эдис ер нь ингээ амарч өгдөг байхгүй. Тэгэхээр хүн ер нь хоол идтэйгээ адилхан бясалгалыг бас ингээ өдөр тутамдаа хийгээд сурчвал одоо өдөр болгон стресснээс өөрийгөө хамгаалаад авах боломжтой. За тэгээд ерөнхийдөө одоо сүүлийн үед ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн эрүүл байхын тулд бас нэгэн зүйл чухалчлах хэрэгтэй юм байна гэж орж ирсэн. Энэ нь болохоор юу вэ гэхэлэр сүнслэг одоо ухамсар тий. За энэ сүнслэг тийм одоо зөвхөн шинжлэх ухааны талаасаа тайлбарлаад хүн шинжлэх ухааны талаасаа эдисийг ингээд шинжилээд байхаас илүү одоо нүдэнд харагдахгүй зүйл гэж бас их чухал байгаа юм байна. Энийг одоо сүнслэг ухамсар сүнслэг байдлаар үүнийг одоо эмчлэх тий энэ байдлыг одоо илүү эрүүл байх боломжтой юм байна гэдгийг одоо энергийг одоо судлаад энерги бас их чухал юм байна. Хүн эрүүл байхын тулд энерги чухал юм байна. Тэгэхээр стресстгүй байх хэрэгтэй юм байна гэдэг одоо энэ сүнслэг зүйлдээ болон энергийг ингэж оруулж ирсэн байгаа. Тэгэхээр хүн ер нь эрүүл байхын тулд энерги нүдэнд харагдахгүй байгаа. Бид нэр одоо нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэндээ энэ зүйлийг өөрийнхөө энергийг мэдрэх боломжтой байдаг. За энэ энерги одоо нөгөө жоохон байхад хүүхдүүд ингээл ингэдэг байсан шүү дээ. Гараа ингээ нөгөө нэгээр ингээл татж байгаа л тийм. Тэгэл яадаг. За энэ энерги хөгжүүлж ин ядаж гарныхаа энэ энергийг ингээ мэдэрдэг өдөр тутамдаа мэдрэх хэрэгтэй. За энэ мэдрэхийн тулд одоо эхлээд гарныхан мэдрэмжийг сайжруулах хэрэгтэй. Ингээд гүйлгээд хоёр гараа гүйлгээд ирээд ингээд тийм. Тэгвэл баг-багаар энэ энерги чинь мэдрэмж ингээд өксөд ирдэг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө тэр гоё энерги мэдрэмжээ ингээд гарын дээр болохоор маш олон тийм мэдрэлийн эсүүд бүрэх байдаг. За тархин дотор бол энэ гартай холбогдсон энэ мэдрэлийн хэмжээ бол тархинд бол ихэнх одоо хэсгийг эзэлдэг. Тэгэхээр хүний гар бол маш их тийм энергитэй, мэдрэмж ихтэй эрэхтэй юм аа. За тэгээд өнөөдөр та бүхэндээ миний зүгээс зөвлөх одоо дуулгах сайхан мэдээ бол ер нь хүний амьсгал гэдэг бол хүний сэтгэлтэй холбоотой гэдэг юм шүү. Тэгэхээр хүн сэтгэлээ амар тайван байлгахын тулд амьсгалаараа дамжуулаад хүн өөрийнхөө одоо сэтгэлийг амар тайван, стрессгүй байлгах боломжтой. За стрессгүй байгаад амар тайван байна гэдэг маань хүн ер нь эрүүл байх нөхцөл, за хөгшөхгүй байх нөхцөлтэй. За тэгээд энэ амьдралдаа ас жаргалтай байх нөхцөлийг тавьдгийн шүү. Тэгэхээр та бүхэн маань өнөөдрөөс эхлээд бясалгалыг одоо судалж үзээрэй. Бясалгал хийж байгаа багш нарыг одоо юу ярихыг сонсоорой. Яаж хийдэг юм бэ? За бясалгал гэдэг бол тийм амар хүнд хэцүү тэр одоо нууц тийм зүйл биш юм аа. Зөвхөн хүн өөрийнхөө амьсгал энэ дэлхийн ертөнцөөс бидэнд өгсөн бэлгэлсэн энэ амьсгалтай энэ агаарыг хүн авч
хамраараа оруулаад хүн амьсгалдаг те. Тэгэхээр энэ хамраараа орж байгаа энэ амьсгал маань энерги болж байгаа биднэрт. Тэгэхээр энэ амьдралыг бэлгэлж байгаамаа. Эндээ талархаад энэ амьсгалаа хамар дээрээ ингээд орж гарч байгаа амьсгалаа мэдрээд суугаад үүндээ ингээд бясалгалаад үүнийг мэдрэх нь одоо таны мэдрэмжийг сайжруулна, энергийг нөхөн цаашлаад одоо сэтгэл болон тархийг амрааж, биеийг уужруулж, зөөлж, сулруулж тэ. За одоо юу гэх юм үгээр хэлшгүй тийм том бэлгүүд байдгийн шүү. Тэгэхээр миний хувьд бол ер нь сүүлийн одоо 2 жил арай болоог группүүдээр, пэйжүүдээр ингээд бяцлаглыг хүмүүстэй ингээд хүрэх гэж өөрийнх нь чаднын ядахаараа мэдээлэл түгээдэг билээ. За миний хувьд бол Солонгос улсад тарих судлал мөн одоо бяцлаглалын сэтгэл зүйн чиглэлээр сурдаг байгаа. За тэгэхээр та бүхэндээ бас ийм маш чухал мэдээллийг өөрөө гүн гүнзгий сайхан судалж байж зэгцтэй судалж байж та бүхэндээ хүргэе гэж боддог шүү. Тэгээд наад захын хүн одоо авч байх ёстой мэдээллүүдийг би өөрийнх нь зүгээс одоо ойлгож тунгаасан зүйлсүүдээ та бүхэндээ хүргэдэг. За тэгээд та бүхэндээ багаар өөрийнх нь чадах ятгаараа энэ бяцлал гэдэг зүйлийг та бүхэндээ хүргэж байгаа илээ. За бяцлал гэдэг бол ер нь хүний өдөр тутамдаа хийх ёстой. За чадвал өдөрт одоо 3 удаа, за чадахгүй бол ядаж багадаа 1. За бүр болид 7 хоногт нэг 3 удаа, 4 удаа хийх те. 2 хоногт 1 удаа ч юм уу. Ер нь бол зайшгүй хийх ёстой зүйлийн нэг шүү. За тэгжиж энэ сүнслэг, энэ харагдахгүй орон зайг бид нэр эрүүл байлгах боломжтой. За тэгээд ухамсараа нөхөх боломжтой, энерги нөхөх боломжтой. За тэгээд биеэсээ хорыг гадагшлуулна, хэрэггүй бодлуудыг тарих толгоноосоо одоо арилгаж одоо зөв эерэг сайхан бодлуудын замыг үүсгэж, за өнгөрсөн болоод ирээдүйдэх айц, тэг гомдол энэ бодлуудыг бодохгүй байх боломжтой. Тэр одоо сөрөг муу бодлыг үүсгэж байгаа тэр замуудыг арчиж багаар арчиж арилгаж өгдөг юм шүү. Тэгэхээр бяцлаглыг бүгдээрээ хамтдаа ингээд сурцгаая. За том улс орнуудын том корпорациуд ажилчдаа бүр ингээд албан ёсоор бүр бяцлаглыг оруулж өгдөг болсон. Яагаад вэ гэхлээр одоо бяцлал хийсэн хүн ямар нэгэн зүйлд одоо сөхөрдгөө маа, ямар нэгэн зүйлийг хийхдээ төлөвлөгөөтэй, тэ практиктэй, гоё зэгцтэй ингэж хийж сурдаг, хийж эхэлдэг юм аа. За тэгээд өмнө нь одоо багаас одоо суусан даалт ухамсар, тэр дарагдсан сөрөг мэдрэмжүүдийг бяцлал маань одоо арилгаж өгд юм аа. За тэгээд хамгийн гол зүйл нь энэ сүнслэг хүний одоо амьтнаас ялгарх тэр сүнслэг тэр зүйл бидэнд байдаг, тэр ухамсар тийм ээ, сэтгэл, хайр. За тэгээд эднэрийг илүү сайхан хөгөлж өгдөг юм шүү та бүхэн надтай. За тэгээд монголчууд маань цаашдаа илүү их бяцлагчин ард түмэн болоосоо гэж хүсэж байна. За ерөнхийдөө бол Чингис хаанаас ихсүүлээд ер нь манай монголчууд бяцлагчин ард түмэн байсан. Энэ нь бол ер нь бүжигтэй энэ нөгөө Монгол ардын бүжиг байна, Монгол ардын дуу хоор байна. Энүүгээрээ бүгдээрээ энэ болгонч бүгдээрээ бяцлаглын нэг төрөл ахгүй. Тэгэхээр манай монголчууд ер нь бяцлагчин ард түмэн байсан шүү. Тэгээд энэ соёлоо дахин дэлгэрүүлж одоо монголчуудын маань сэтгэл оюун ухамсар тайван байх болно, стрессээс сална.